Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Польш улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд харилцаа хамтын ажиллагааны баримт өчгөдөд гарын үсэг зурлаа. Ээлжүүрэн түншлийн тухай Монгол Улс бүгд найрамдах Польш улсын хамтарсан тунгалаад Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуданаар гарын үсэг зурлаа. Мөн хамтран ажиллах тухай баримт өчгөдөд хоёр улсын төр засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа. Монгол Улс бүгд найрамдах Польш улсын ээлжүүрэн түншлийн үйл ажиллагааны 2025-аас 2030 оны төлөвлөгөөнд Монгол Улсын гадаад харилцааны сайд, Польшийн талаас гадаад хэргийн дэд сайднаар гарын үсэг зурлаа. Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтаа зохицуулалтын газар бүгд найрамдах Польш улсын эм эмнэлгийн хэрэгсэл биоцидтийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын харилцан ойлголцлын санжижигт Монгол Улсын эрүүл мэндийн сайд, Польшийн талаас эм эмнэлгийн хэрэгсэл биоцидтийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарганаар гарын үсэг зурлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Польш улсад хийж байгаа айлчлалын хүрээнд бас Польш улсын эм эмнэлгийн хэрэгслийн хяналт бүртгэлийн газартай одоо хамтран ажиллах гэрээг үзэглэж байгууллаа. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо энэ нийт улсын ард иргэд тусламж үйлчлэхийн одоо чанартай эмийг одоо хямд үнээр хангах томоохон бодлогын өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед одоо энэ гэрээг үзэглэж байгаа нь бас их чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл одоо бид нэр Европ чанарын эмийг боломжийг хямд үнээр авах энэ боломж бол одоо Польш улсын хувьд бол одоо маш их өргөн дэлгэр нэг номер боломжийн улс гэж ингэж харж байгаа. За нөгөө талаас бол Польш улсад манай уламжлалт хангахын чиглэлээр маш олон эмчнэр ажиллаж амьдардаг. За тэднэр маань одоо уламжлалт хангахын чиглэлээр хэрэгэлдэг одоо эмнэлгийн эмийн уламжлалтын эмийг одоо Польш улсад бас авчирж ингэж хэрэгэлдэг байгаа. Энийг цаашдаа бид нэр албан ёсны бас бүртгэлтэй болгож энэ Польшид улс төдийгүй Европ даяар энэ хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд бас их чухал алхам болж байгаа. Манай улсын хувьд бол ер нь уламжлалт хангах ухаанаар олон улсад гарах энэ боломж бол маш их байдаг. Энийг бол Европ руу гарах хамгийн гол гарц маань Польш улс байгаа. Хамтран ажиллах тухай Монгол Улсын үндэсний батлан хамгааллын их сургууль болон бүгд найрамдах Польш улсын дайны урлагийн сургууль хоорондын хэлцээрт Монгол Улсын үндэсний батлан хамгааллын их сургуулийн захирал, Польшийн талаас дайны урлагийн сургуулийн захиралнаар гарын үсэг зурлаа. Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын шинжлэх ухааны академи болон бүгд найрамдах Польш улсын шинжлэх ухааны академи хоорондын харилцан ойлголцлын санжижигт Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Польшийн талаас шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа. Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэн болон бүгд найрамдах Польш улсын шинжлэх ухааны академийн палеобиологийн хүрээлэнгийн газрын захирал нар гарын үсэг зурлаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Польш улсад хийж байгаа энэхүү айлчлал амжилттай үргэлжлэж байна. Айлчлалын цар хүрээг дүгнээд ярих юм бол одоо маш олон өргөн салбарт одоо ажиллахаар хамтын ажиллагааны одоо гэр хэлцээрүүд байгуулагдлаа. Нийтдээ 13 баримт бичиг гарын үсэг зурлаа. 13 эрх зүйн баримт бичгийг одоо салбар болгонд байгуулж байна гэдэг бол үнэхээр одоо энэ хоёр орны харилцаа хэрхэн идэвхтэй явагдаж байгаа вэ гэдэг юм бол илтгэл болж байна тийм. За ерөнхийдөө дүгнээд ярихад манай улсын ерөнхийлөгч энэ Польш улсад хийж байгаа айлчлал их тийм сайхан найрсаг уур амьсгалд явагдаж байна. Яагаад тэгэхээр Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад бол 2 жилийн өмнө айлчилсан. Хоёр улсын ерөнхийлөгч минь хоорондоо их тийм дотн харилцаатай, анд нөхрөлийн юм харилцаатай болсон учраас энэ хариу айлчлал бол одоо үнэхээр сайхан болж байна. Энийг хаанаас яаж ажиллаж болж байна вэ гэхээр зэрэг одоо хийгдэж байгаа гэрээ хэлэлцээр тэр хэлэлцээр байгуулагдах тэр хүртэлх тэр бүх хэлэлцээний одоо горимууд те хэлэлцээний алхмууд мөн одоо ирсний дараа энд хийгдэж байгаа уулзалтуудаас бол ажиллагдж байна. Хоёр талын уулзалт, ганцаарчилсан уулзалт болон одоо хамгийн наазах нь Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда бол манай улсын ерөнхийлөгчтэй одоо өглөөнөөс эхлээд өнөөдрийг одоо энэ өглөөс хойш болцсон байна шүү дээ. Тэ бүхэл арга хэмжээнд хамт болж бизнес форумыг хамтдаа нээлээ, хамт хэвлэлийн баг хурлаа хийлээ, ганцаарчилсан уулзалт хийлээ, албан ёсны хэлэлцээ одоо өргөдсөн байдлаар ингэж хийж бүхэл одоо хоёр талын харилцаа хэрхэн хөгжиж болох уу? Манай улсын болон Польш улс хоорондоо одоо энэ байгуулагдсан баримт бичгүүдийн хүрээнд хэрхэн идэвхтэй хамтарч ажиллаж болох уу те? Тэгээд энэ байгуулсан одоо эрх зүйн баримт бичгүүдийг харахад ч гэсэн маш олон салбар, урлаг, уран сайхан, соёл, хөгжим те одоо консерваторын чиглэлээс манай улсын консерватор хэлшээлэл эдний Фридрих Шопены хөгжмийн их сургууль болон Шимановскийн хөгжмийн их сургууль гэдэг хоёр том сургуультай гэрээ байгуулж байгаа ч гэдэг. Тэгэхээр одоо энд бол багш судлаачдыг солилцох те оюутнуудаа солилцож энд одоо оюутны сурагчдыг бас илгээх, эндээс бас багш нарыг аваачих гэдэг маш олон юм боломжууд бол нэг. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүгд найрамдах Польш улсын үндэсний телевиз хоорондын харилцан ойлголцлын санжижигт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал, Польшийн талаас үндэсний телевизийн орлогч захирал нар гарын үсэг зурсан юм.
Мөн хамтран ажиллах тухай Монголын үндэсний мэдээллийн Монцом агентлаг, Польшийн хэвлэл мэдээллийн агентлаг хоорондын хилцээрт Монгол улсаас бүгд найрамдах Польш улс цуугаа онц бөгөөд бүр ихэд элчин сайд Польшийн талаас хэвлэлийн агентлагийн ерхий редактор нар гар үсэг зурлаа. Монгол кино нэгтгэл болон бүгд найрамдах Польш улсын баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын харилцан ойлголцлын сан жижигт Монгол кино нэгтгэлийн захирал, Польшийн талаас баримтат ба уран сайхны кино үйлдвэрлэлийн орлогч захирал нар гар үсэг зурсан юм а. Түүнчлэн Монгол Улсын их сургууль болон бүгд найрамдах Польш улсын Яглоны их сургууль хоорондын харилцан ойлголцлын сан жижигт Монгол Улсын их сургуулийн захирал, Польшийн талаас Яглоны их сургуулийн захирал нар гар үсэг зурсан юм. Монгол Улсын консерватор болон бүгд найрамдах Польш улсын шофёны нэрмжит хөгжмийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын сан жижигт Монгол Улсын консерваторийн захирал, Польшийн талаас шофёны нэрмжит хөгжмийн их сургуулийн захирал нар гар үсэг зурлаа. Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, бүгд найрамдах Польш улсын Мозовецкий муж хоорондын хилцээрт Монгол улсаас Төв аймгийн засаг дарга, Польшийн талаас Мозовецкий мужийн удирдах зөвлөлийн гишүүн нар гар үсэг зурсан юм а.